хаант улсын улаан нэлүүний дүүрэгт эмийн худалдаа хийдэг Мао Мао гэх охины нэгэн өдөр хэдэн хүмүүс хулгайлан эзэн хааны ордонд зарц болгон зарчээ. Гэсэн ч Мао Мао сониуч тэгээд сантай нэгэн байсан бөгөөд уг нь зарцын хугацаагаа дуустал хинээж анхаарлыг татахгүй гэж төлөвлөж байсан ч эзэн хааны хүүхдүүд хүнд өвчин туссан гэх цуу яриаг сонсоод тэрээр эмийн санч байсан туршлагаа ашиглан шалтгааныг нь судлаж өвчнийг нь амжилттайгаар тайлж чадсанаар нэрээ нууц байлгахаар зорж байсан түүний үйлдэл эцдээ нэгэн нөлөө бүхий тайгны хараанд өртгөн тэр. Тэгээд нэг л мэдсэн эзэн хааны ордны янзан бүрийн хэргийн нууцыг тайлж буйгаар домжийн тэмдэглэл гэх энэхүү анимын эхний бүлэг өрнөдөг билээ. 20 дугаар бүлгийн хувьд одоогоор дөнгөж эхний ангид цэцгээд байгаа юм билээ шүү. За олон юм норчлаа. Ингээд хэдүүлээ аним руугаа орцгоё. Хавар болж амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэн өдөр хоногуд ч хөл хөдөлгөөнтэй хэвээр. Эмсийг хүрээлэнгийн 3 гүнжийн нэг меймей хин нэгний орыг цэвэрлэж байхдаа нэг нь даамын чулуу олж инээмсэглэн харин нөгөө талд эзэн эмгэн ямар нэгэн тооцоо одоод байгаа бололтой. Их л баяртай нарахгүй инээ далдаал урдаа баахан л юм өрчөж. Мао маал захиалсан бололтой. Эзэн эмгэн сайхан намаа болно. Хурдан хөргөж өг гэж байгааг утгад нэлээл чухал зүйл юм шиг байгаа. Эзэн хааны ордонд Жинши маань хааны татварууд дээр ээлжлэн цочилж амар мэндийн нэрж явна. Гокё татвар дээр очисон охин нь үнэхээр хөргөн том болчих. Жиншиг эргэн тойрноо хажиглахыг харсан Гокё татвар ямар нэгэн зүйл хайгаа юу гэж шаалan инэн. Жиншиж сандраад үгүй гэж хэлсэн ч хэнийг хайж байгааг нь ойлгомжтой шүү дээ. Ингээд Мао Маог домчийн өргөнд байгаа гэдгийг мэдэж авлаа да. Тэгээ яваад очисон Мао маань нэгэн зүйлийг хөлсөө гойжуулсан ширтээ зогсож байна. Эртээ дургуулсан цэнхэр сарнайн үлдэгдлийг ашиглаад анхлын үнэртэй тос хийж байгаа гинэ. Мао Маож Жиншиг ямар эргэрэлсэн гэсэн нөгөөх нь энэ анхлын үнэртэй тос чинь ингэж амар үнэртгэр хүний анхаарлыг татсан байгаас дээ гэж худлаа жуумал заал. Уг нь энэ тосоо Мао хашваргуунд хийж болох байсан ч Гокё татвар жирэмсэн байгаа учраас мөн зарим сүрчээг золболтын шалтгаан болдог. Гэхдээ их тунгу бол гайгүй гэж Жиншигийн чихэндээ шивнэж хэлнэ. Яагаад шивнээд байгаа юм болоо гэсэн хажууд нь байгаа эмчтэл Гокё татварыг би давхар болсон гэж мэдэгдмээргүй байгаа мэн л да. Уг нь энэ эмч нь их л хүн сайтай хүн юм шиг байгаа. Гэхдээ ам султай болохоор энэ нь дээр л гэж Мао боддیں۔ Тэгээд манай хоёр элдвийг ярилцаж байх зур Маод эзэн эмгэнээс илгээмж ирэндээ. Жинши юу юм гэсэн Маоч бүр сандраалсууд. Жинши самаа би танд цай чанаад өгье. Та цаашаа сууж игээл илгээмж айл болох үзүүлэхгүй байх гэж үдсэн ч сониуц цантай Жинши дотор нь юу байгаа гээдлээ. Мао гэрээс ирсэн. Дотор нь татвар хувц байгаа гэж худлаа тавиа туух гэсэн ч гавшун. Гүй юугаар хийсэн татвар хувц гэхээрээ хоёрын хоёр эрэгтэй хүн зөөж ирдэг билээ гэд баригдлаа даа хөрхий. Эмсийн хүрээлэнгийн эзэн эмгэний ашигтай сайхан наймаа гэд байгаа энэ зүйл нь яг чухам юу юм болоо? Хойд ордны гол асуудал бол эмэгтэйчүүдийг үргэлж ариун тагшин байлгахыг хүсдэг. Ордонд байх хүлээлгийн эмэгтэйчүүд ихэнх нь ариунаараа байдаг бөгөөд эзэн хааны хараанд өртсөн ч мэдлэггүйгээсээ болж алдаа гаргаж магадгүй. Эндээс уртчлан сэргийлж Мао маань бараг хайрын дурлалын романстай. Орчин үеийн нэр бол бараг л манга зохиол шиг номнууд эзэн эмгэнээрээ хургуулж авчруулсан юм шиг байгаа. Эзэн хааны төлөөх зүйлийг уг нь их хэл нууцаар авчруулсан боловч ингээд баригдчих гэж дээ. Энэ номнуудыг заримдаа шин сүд бүсгүйчүүдэд бэлэг болгож өгдөг. Мөн уншиж чадахгүй ч зургууд нь хангалттай ойлгомжтой болохоор их л алдартай юм гинэ. Манай Маогийн хүсэл бол энэ их алдартай номыг аль болох олон хүн үзээсэй л гэж хүсэж байгаа юм. Гавшун Жиншиг их анхааралтай уншаад харна. Танд таалагдаад байвал нэг авчих уу гэд хичээгээл хайлаа. Гавшун энэ номыг зарим хэсэгт хязгаарлалт хийх хэрэгтэй гэсэн Мао. Үгүй эзэн хаан энэ хിവэрээ хангалттай биш байна гэж хэлсэн гэсэн ч болохгүй гээл манай хоёр ч аваад яваад өглөөдөө. Нөгөө номын ч ордноор шуугуулж бичиг үсэг мэддэггүй шивгчээд уншиж чаддаг нэгнээрээ уншуулан энэ тэндгүүл нөгөө номын тухай яриа гарах боллоо. Эзэн хаан бүх татваруудаа тэр номыг тарааж бусдаанч бас уншуулаарай гэж хүсэн юм гинэ. Жиншил хаанаас гуйсан бололтой. Харин манай Мао чинь Жиншид энэ номнуудыг зардаг газрыг нь зааж өгсөн штэ. Тэгснэ зуулчлалынхаа төлбөрийг авдаг байж гэж харамсаал. Хэрвээ ном хойд ордонд дэлгэрэх юм бол олон ч хүн бичиг үсэг сурахыг хүснэ. Ялангуяа энэ зохиол нэг алдартай болохоор бүр л илүү их нэмэгдэх баг. Өмнө нь Мао Жиншигийн үйлчлэгч байхад Жинши ордны эмэгтэйчүүдийг бичиг үсэгтэй болгохын тулд юу хийвэл дэрвэ гэж асууж байсан юм байна л да. Одоо тэгсэн Маогийн найз шивгчнэн хүртэл надад бичиг үсэг заагаад өг гэж гуйгаад байгааг бодоход удахгүй ордны их эмэгтэйчүүд
бишиг үсгтэй болох гэж зүтгэх нь харцаагүй л боллоо. Мао Кёкё татвар дээр ирж гисэн. Бяцхан гүнжтэн гадагшаа гарах зөвшөөрөл авсан уу? Байшин татвар тавьчих учраас хаа сайгүй гүйх төртэй гүнжтний эрүүл мэндийн төлөө гадагшаа гарах хэрэгтэй гэж зөвлөвөл. Эзэн хааны өмнөх бүх хүүхдүүд багадаа насан үүд болсон болохоор зүгээр нэг гарч салхилахад зөвшөөрөл авч сүржгэнлээ гэж та бодож магадгүй л байх. Гэхдээ үүнээс өөр сонголт байхгүй гэдэгтээ эвлэрэх хэрэгтэй. Ямар ч тач Мао маань Кёкё татварыг туслах авахаатай хамт гүнжийг салхилуулах үүрэг даалгавар авлаа да. Хөөр баяртай энэж явах бяцхан гүнжийг хараад хүмүүс олон янзын царайны хувирал гаргаал. Удахгүй гүнж маань эдгээр нүднүүд ямар утгатай болохыг олж мэдэх байх гэсэн Маогийн бодлыг үргэж гүнж нэг тийшээ гүйлээ шүү. Мао ч араас нь гүйж гүнжийн яг юунд татагдаад байгааг нь харсан муурын зулцэг. Ингээд муужгагийн араас хөөцөлдөн арай гэж нэгэн барьж автал гүнжтэн хүүхэд л болсон хойно муурыг авна гэж уйлаад бохир учраас одоохондоо болохгүй гэд туслах авахайч муурыг тижээж болохгүй юу гэдгээ дээрээс асуухаар боллоо. Хойд ордонд ер нь л тижээвэр амтан битийл амтан тижээх бол заавал зөвшөөрөл авах хэрэгтэй юм гинэ. Нохоо муурыг заавал засах шаардлагатай юм байна бас. Тэгсэн энэ муур хаан төрсөн юм болоо. Нэг л хачин багаз. Ингээд Мао маань мууранд сүүгч биеийг нь хачиж цэвэрлээд бөөсийг нь тосоор хуснаа л гэж байна. Мөн оройн нь эзэн хаан хашургонд цочлон муурын золсыг тижээх зөвшөөрөл өгөн Мао чи муур асраад л чиний нэртэй яг тохирч байна гэж шоолж бас амжина. Муурыг харцайлж тордож хэсэг хуцааж өнгөрлөө. Жиншид ихсэн хүүхдийн хүмүүжил хэр байна гэсээр хурж ирлээ дээ. Тэгэд муурыг өргөж харснаа эмхтэй юм байна гэсэн Мао. Аз болж засах шаардлагагүй гэснээ уучлаарай гинэ. Идэх юм аваад ирэх гэснээ зайц харангуутаа. За энийг бас арай чинь хоёрт өгч болохгүй хаа. Гингүүтээ жигнэмэг авчираад өгчнө. Мао мууранд тийм ч дуртай биш юм байна. Жинши харин ийм нэртэй юм байж уу л гэж юм. Жиншигийн хувьд мууранд тийм ч дуртай биш ч дургүй бол биш. Ер нь яг юун тийм хүрхэн байдığım болоо ойлгодгүй юм гинэ. Мао тэгсэн мууранд дуртай хүмүүсийн хэлснээр тэдний юу боддгийг мэддэггүй болохоор сэтгэл татам харахад л хөвгөлтэй болж нүдээ салгаж чаддаггүй. Хүдэн зандаж хоол өгөхөөр үнэхээр сайхан ааштай болдогт нь татагддаг гэсэн гээл хэлсэн. Жиншид энэ бүр яг Маог санагдуулаад идэв. Тэд муурыг хаанаас ирснийг мдэггүйч ачааны зэрэгтэл цог орж ирсэн байх гэж таамаглаж байгаа. Мөн муур маань эзэн хаанаас дээрэмчдийн аранга гих цал хүртэж эмнэлгийн нөөцөнд занал хийлж буй харахнуудыг хөөх даалгавартай болсон юм да. Ордны ихэнх хүмүүс нэг чиргүүлтэй тэрэг ирнэ гэд бөөнөрөө сүйд болон бэлццгээгээл хаанаас хин гихч ямар хүн ирэх гэж байгаа юм бол ингээд энэ хүргээд манай аниме маань эхний анги дуусч байна. Дараагийн ангиар уулзтлаа. Түр баяртай.